Монголын дорон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо бүгд найрамдах Солонгос улсын дорон хөгжүүлэгчдийн холбоо хооронд харилцан ойлгуулалтын санам жижиг байгууллаа. Тус санам жижигчийн хүрээнд захин хөгжил инновац харилцаа холбооны яамны зүгээс Монгол улсад доронтой холбоотой хууль эрх зүйн орчныг бий болгох, дорооны технологи, ноу-хауг харилцан солилцоход бодлогын түвшинд дэмжиж ажиллана. Мөн Монголын Blue Sky Drone Солонгосын Сандори дрон компаниуд хооронд сам жижиг байгуулсан. Энэ хүрээнд Монголд дрон үйлдвэрлэх, шинэ үйлдвэр байгуулах судалгаа шинжилгээ хийж, сургагч багш оператор бэлдэх юм, улмаар эрх хавраас Монголын нөхцөл тохиорсон 5 төрлийн дроныг Солонгосын технологиор угсрах хамтарсан үйлдвэр барихаар зорж байна. Засгийн газрын 7 хоногийн ээлжид хуралдаанаар дорооны туршилтын бүс байгуулах шийдвэрийн төслийг баталлаа. Эхний ээлжинд Архуул аймаг болон Баянзүрх Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулна. Мөн судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дорооны туршилтын бүс байгуулахаас гадна шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуултыг эрчимжүүлнэ. Ингэснээр дрон таксиг үйлчилгээг нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Захин хөгжил инновац харилцаа холбооны яам нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг нийгмийн асуудал хариуцсан газартай хамтран Монгол улсын үндэсний хөгжлийн засаглал болон дижитал засаглал олон улсын хурлыг энэ сарын 3-наас 4-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хурлын нээлтэд Монгол улс хиймэл оюуныг төрийн шийдвэр гаргалтад ашиглахад өгөгдлийг эргэлтэд оруулаад эхэлсэн. Тодорхойлбол нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрд б 691 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг олон нийтэд ил тод болгохоор баталсан. Тус өгөгдлийг нэгтгэх, төрийн шийдвэр гаргалтад ашиглах, дата архитектурыг хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Цаашид хиймэл оюуны эрх зүйн орчныг бий болгохоор бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа гэдгээс салбарын сайд онцоллоо. Тэрээр эдгээр өдрүүдэд нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчдөө хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтаж байгаагийн хүрээнд хиймэл оюуныг хөгжүүлэх үндэсний стратеги 2025 оны ихээр олон нийтэд танилцуулахаар бэлтгэл хангаж байгаагаа дуулгалаа. Мөн засгийн газрын зүгээс өгөгдөд суурилсан төрийн үйл ажиллагааг дахин загварчлыг хийх, шинжлэлийн бодлого боловсруулах, институт хоорондын уялдааг хангах, өгөгдлийг үүсгэх, нэгтгэх зэрэг процессыг хөгжүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төс хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Захин хөгжил инновац харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Алтан од, Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Инна Марчулионита болон Европын комиссийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол улсын програм хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг Европын холбооны орнуудын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчлэгийг сурчлан таниулах, мэдээллийн технологийн аутсорсинг хийх боломжийг эрэлхийлж байгаагаа хэллээ. Харин Европын комиссийн Аз намхан далайн бүс нутаг болон ойролт орнуудыг хариуцсан олон улсын түншлэлийн газрын захирал Петерис Устубс Европын холбооноос хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор Team Европ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд захин эдийн засгийн чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Түншлэн Төв Азад хиймэл дагуулын хамтын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл Төв Азаас эхлээд Монголд хэрэгжих боломжтой хэмээн байр сууриа илэрхийлвэ. Ухаалаг утас хэрэглэх, интернетэд холбогдох, утсандаа аппликейшн татах, шинээр Google аккаунт нээх, нууц үгийн тохиргоо хийх, дата ашиглалт зэрэг нь залууст энгийн өдөр тутмын үйлдэл юм а. Гэвч энэ нь ахмадуудад хүндрэл үүсгэж, захин мүйжилгээ авахтаа хүүхэд ач зээн нараасаа тусламж хүсэх нь түгээмлэдэг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Дэлхийн банкны дэмжлэгээр захин хөгжил инновац харилцаа холбооны яам ухаалаг засаг 2 төслийг хэрэгжүүлж байна. Нийт 130 сайн дурын залуу болон ахмад сургагч багш 600 гаруй ахмадад захин ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг хийжээ. Мөн ахмадуудад богино хэмжээний контент бүтээх, сошиал медиа дээр контент нийтлэх, эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засварлах, бусдад илгээх сургалт орсон байна.